Зуны нарлаг халуун өдрүүд ирлээ. Италийн залуузын загварын хамгийн гэрэлтэй брэнд Terranova яг одоо зуны коллекцтой 50% хэмдэрлийг зарлжээ. Даашин 19,900, джинс өмд 39,900, подолог 17,900-аас эхлээд янз бүр хэмдэрч байгаа юм биш үү? Загварлагаас гадна өмсгөд бид хамгийн тухтай тааран материал, халуун өдрүүдэд салхи нэвтрүүлэм сүлжмэл материалтай хувцснууд бүгд зарагж байгаа болохоор зуны хэмдрэл дуусгаас өмнө боломжийг ашиглаад аваарай. Илүү ихийг илүү хэмдээр. За сайн байцгаана уу? Удаан хүлээсэн үү? Өнөөдөр би та бүхэндээ энэ жил гарсан нэгэн хөөрхөн анимыг ярьж өгье. За тэгээд олон юм нуршилгүй шууд мэдлэг рүүгээ харцгаая. Хүн төрлөختөн аюулд оруулах мангас орших ертөнцид хүмүүсийг хамгаалах ариун хүчтэн хэрэгтэй болжээ. Тэд бол ариун эмэгтэй. Ариун эмэгтэй хорон муугтарч газрыг ариусгадаг. Мангасаар дүүрэн энэ ертөнцид улс бүр дор хаяж нэг ариун эмэгтэйтэй байх хэрэгтэй. Харин Жертоны улсад түүхэндх шилдэг гэгддэг ариун эмэгтэй болох Филия Аденауэр байдаг үлээ. Ганц чаддгүй зүйл байсан нь инээмсэглэх. Ариун эмэгтэй бол ард иргэдийн хайр инэрлийн баталгаа болж иргэдэд хайрлагдах нэгэн. Гэтэл түүнээс хүн болгон айд сүрддэг. Үүний эсрэгээр түүний дүү болох Мия бүхий л хүний хайрыг татсан нэгэн. Манай Филиач иргэдийн бүхий л асуудлыг сурамгай шийдэж хэтэрхий төгс байснаас нь болоод зарим хүмүүс ажиллаач алдаж үс санах тохиолдол олон. Түүнийг хөрш улсын нэгэн жуулчин их л биширсэн харагдана. Харин түүнийг ээж нь Мия шиг хайр татан биш хүчэндээ барцсан гэж их л ад үзнэ. Ялгаагүй л хүүхэд нахад ялхуурлаад арай. Филия багасаа л хайр татан биш гэж гадуурхагдан хүнд бэлтгэлхийн эцэг ихтэй хүлээн зөвшөөрөгдөх гэж их л хичээсэн ч үзэн ядсаар л. Гэвч түүнд их л хайртай бололтой. Өгсөн авчаарыг нь харж баярлаа л. За бас ганц ч гэсэн аваа штэ тий. Харин энэ харваас зэвүүн царайтай гар бол Филиагийн сүү залуу буюу энэ улсын 2 дахь хан хүү. Манай Филиаг дуудснаа чи ёстой эмэгтэй юм байж цэргүүдийг ажилгүй болгож ийн ич мичгээ даварцсан юм бэ надад. Тэгснээ би танаад үтэй гэрлэн. Чамаг сая өөр улсын хүмүүс өндөр үнээр худалдаж авсан. Гээд бүр ээж автын зүг улсаасаа хөөчд юм байна. Пүршүлс Фарнакортагийн хүчрхэг ариун эмэгтэйгүй болж мангасуудыг тогтооход хэцүү байгаа болохоор Филиаг худалдаж авсан юм байна. Манай унч намайг өндөр үнээр авсан юм чин яг л боол шиг ажиллах бах та. Би яг юуны төлөө ингэж их хичээсэн юм бол гэд их л хүнэгтэй. За тэгээд өнөө улстай очсон. Бүр манай улсыг тоож ирсэнд баярлаа гэж юм. Филиач өнөөдрийн ажил юу вэ гэсэн? Өнөөдрийн ажил бол үдшилтэд оролцох гэж юм. Ястаа нэг улсын яг нөгөө улсын эрдэнэ гэж энийг л хэлдэг баг та. Гэтэл нөгөө жуулчин чинь ногоо тарьдаг. Тэгснээ бүр энэ улсын 2 дугаар ханхуу эвэл яах вэ? Хүсэлт байна гинэ. Харин тэр хүсэл нь манай улсыг хайрлаад өгөөч л гин. Филиа бүр шок. Харин тэр бол 1-р ханхуу. За манай унч маргааш өглөөрт ажиллаа гинэ. Түүнийг хамгаалахаар 2 бэлтгэгдсэн туслахууд явна. Ариун баг нь олныг босгосноор газар хариуцдаг. Харин нэг баг нь босгох гэж маш их цаг авдаг. Өдөрт нэг хан босгож байвал агуу ариун эмэгтэй. Харин тэр цаг хугацаанд түүнийг аюулгүй байлгах нь бидний үүрэг гэд ярьжсэн. Филиа за нэгийг босгочлоо. Одоо нэмээд 7-г босгоно гэж авсан. Манай хоёр бүр шок. За тэгээд ажлаа дуусгаад болоогүй. Гэртээ ирээд улсын санхүү гүүр барих ажлыг хүртэл хийгээд унлаа. Туслахуч бүр гайхаал. Харин Жертониад Мия их л зовж буй харагдана. Мангасааш дийлэхгүй аав ээж нь ч хэлэлгүй Филиаг зарсан. Нөгөө ханхүү царайтан ч гайтай Филиа арай гэж явж байхад ямар их асуудал гарч ийн гэд уурлаад аргагүй шт. Нөгөө хоёр туслах нь ажлаа хашраад юм ээ нүү. Ханхууч улсын иргэдтэй би өнөөдөр болзоотой завхуу гэснэ. Филиа дээр очиол. Ай. Манай хоёр ч жаал юм яриал. Ханхуу их л ууртай. Чи ойрд ажлаа хэтрүүлж хийгээд байгаа гэсэн. Амрах ч гэсэн чиний ажил штэ гэсэн. Филиа бүр шок. Амраха гээл. Ханхууч Филиаг дуртай зүйлсээ хэлгээсэн. Өөрийнхөө талаар бараг мэддэггүй болохоор номын санд орох хэрэг аваад ном уншаа суучлаа. Мөн болзооч болтоо. Ойрдоо мангас ихсээд байгаа шалтгаан доод ертөнц гадрагтай ойрдсон гин. Энэ талаар ч улс хуралдаж цэргийн хүчээ нэмэхээр боллоо. Гэхдээ цэрэг нэмсэн ч хохирол их гарах учраас улсыг тойруулан маш том ариутгалын тойрог байгуулах хэрэгтэй. Манай үнчин тойргийг нүд эрэмхийн зур үүсгэж чадахч нэг асуудал гарна гинэ. Юу юм гэсэн? Би ариун тойрог үүсгэж явахдаа ажиллаа хийж мангас устгаж чадахгүй ч гүшг. Яана арай л ажилсаг уу? Филиач дүүдээ санаа зовоод ханхуу тайдаруулна. Харин нөгөө тал Мияц сэжиг авч эхэллээ. Ханхуу өөрт нь гэрлэх санал тавиад язгууртнууд Филиагийн тухай элдв хов яриал. Түүний итгэж байсан хүмүүс зангаа таниулж эхэллээ. Мияч баг багаар эгчийнхээ өшөөг авахар шийдэндээ. Эднэрийг яг ид жаргацсан явж явахад нь дэвсэлж хайнаа л гэж юм. Филиач ариун тойргоо амжилттай үсгэлээ. Гэтэл олчихлоо гэсэн хоолой сонсогдсон да. Хотын бүх хэрэгэд бэлэгсэлт явуулаад мууд үгээлийг санаад үйжсэн дүүгээс нь захиа ирж гин.
Өмнө нь өөрийнх нь явуулсан захианууд дүүд нь хүрч чадалгүй устгагдаад байгаа бололтой. Үгүй тэгсэн манай өөр туслах, 3 дахь туслах болох нинжа охиныг танилцуулж байна. Анх ирсэн цагаас нь л хамт байсан. Нинжа олгоор нуугддаг байсан гинэ. Филия манад үг болохгүй л аваад ирлээ гэж байна. Тэгээд түүнийг дүүрүүгээ явуулсан. Яг хэцүү ахт нь ирж авраал. Нинжа ч наттай хамт игч рүүгээ явах уу гэсэн. Үгүй, би эндээ үлдэж хийх юм байгаа гэд үлдлээ. Филиач ариун эмэгтэй болохоор суралцж байгаа охинд хичээл заахаар олноо. Энэ охин нь бүр Филиагээ улаан ногоон фэн. Түүний бичсэн ариун эмэгтэй онлыг уншиж өөрийгөө таньж мэдсэн гинэ. Анх энэ номыг бичгтэн түүний ээж болон ханхуу уурлаж хориглоод бүр шатааж байсан юм байна. Тэр их л баярлсан харагдана. Филиагийн багш их хатуу хүн байжээ. Амьд үлдгээ цасан дунд орхиж, цөлд болж, зүүн дээр унтуулах бэлтгэл хийлгсэн гинүү. Юу вэ? Охинч хатуу андахж исэн ямар нэгэн шалтгаантай л ээжлаараа гэсэн багшийнхаа чамд юу ч тохиолдсон даваад гараарэ гэж л хүсэж байгаа шүү гэсэн үгийг санаад одоо л ойлголоо. Бид өмнөх ариун эмэгтэй булшин дээр очноо. Тэр охины дотн нэг ч үжээ. Хунтайжийн сүйт бүсгүй яасан тэрээр хэдэн сарын өмнө өвчнөөр нас барж хунтайж түүнд их л хайртай байсан болохоор одоо ч сэтгэлийн шархан эдгээгүй л яваа. Манай унш ногоо тарьж буй ханхуу дээр очлоо. Ханхуу хаан ширээний төлөөх өрсөлдөөнөөс буухын тулд ийм сонин хоббитэй болж бүр сүүлдээ өөрийнх нь тарьсан ногоог аваад баярлж байгаа хүмүүсээс урам авдаг болж Филиач ээж авдаа хүлээн зөвшөөрөгдөхийг л усан өөр юу ч анхаардаггүй ээжээ. Харин энэ л үед ханхуу сайн хичээжээ. Эцэг эгчийн хүлээн зөвшөөрөхгүй юм бол би хүлээн зөвшөөрье гээл. Энэ олон жилийн дараа Филиагийн сэтгэл тайдгарах шиг боллоо. Гүй тэгсэн Жиртоны явуулс Филиагаа буцааж авъя гэсэн байвал яах вэ? За юу болсон бэ гэхлээр энэ маа анхуу аавыгаа өвчтэй байгааг далимдуулж ахт нь аав нь босоод иржээ. Бүр болоогүй Филиагийн хаанд өгсөн имийг солиод баг багаар хөнөөх гээл байгаа юм байна. Хаан журлаад мангасын талаар чи юугаа мэдтیں۔ Филиаг яаж миний зөвшөөрлгүй явуулж чадж гинэ гэ бөө юм боллоо. Мияч ханхууг аваад мангасуудыг устгахаар явтал ард нь айж нуугдаад бүр мияг мангасууд руу түлхчдэг шүү дээ. Арай. Ингээд яхаа мэдгүй ээжсэн. Нэг төвшмөл гарч ирснээ. Хонголох ариун бөгжийг өөрийн болгож чадвал домогт ариун эмэгтэй хүч танд очиж бүх эрх мэдэл таних болно гэж байна. За энэ нүд мөд нь улаасаад ирэхээр л нэг эвгүй эдэр шүү те. Би аж ханхуугийн ахыг ятгахаар явлаа. Би сүлдээ түүнийг эмчлэх гэсэн нэрэлээр хорж улс төрөөс хол байлгасаар иржээ. Харин Филиагийн эмийг уухад нөлөөлж өвчин нь хөнгөрсөн ч эрүүл болохоор амь нас маань аюулд орно гэж яхаал эмийг авахгүй байгаа. Мияч олон өдөр олон янзаарч үзлээ. Ингээд бүтээгөө дууралсан Мия. Ялагдахаас айгаа тэмцэхгүй бол ялгachгүй шүү. Юу ч хийхгүй гэснээс ядаж ялагдаж гэсэн нэр зөвөл дээр юм биш үү гэснээр ханхуу ч нэгэн бодлоо. Филиач хөөрхөн бугууч игээд ханхуутай өгнө гээл. Яа. Харин тэрээр дүүгээ хамгаалахын тулд тэв дагнсан ариун тойрог хийх төлөвлөгөө гаргажээ. Гэвч үүнд Филиагийн ч хүч хүрэхгүй болохоор бэлтгэгдэж буй ариун эмэгтэйчүүдийн хүчийг зээлэхээр болно доо. Нөгөө талд ч хунтайж эмээ он хуралд оролцож нөгөөхий чинь 5 нээлтнөө. Мия ч их л баяртай. Энэ хоёрыг яах гээд байна. Харин Мия дээр өмнөх ариун эмэгтэй болох Филиагийн багш ирээд түүнийг өргөж аммаар байгаагаа хэллээ. Яг үнэндээ Филиа түүний охин. Миягийн аав ээж хүүхэдтэй болохгүй байсан учраас албаар ариун эмэгтэй болох эгчийнхээ хүүхдийг булаачаад дараа нь Мия дүрсэн чин гаргуунд нь хайчиж ямар зөв юм байна. Энэ бүхнийг мэдсэн Мияч нэгэн шийджээ. Тэгсэн 2 чөтгөр Филиа дээр хүрээд ирдээ. Энэ шараас чөтгөр устгагч. Нөгөөх нь тусалхна гинэ. Хүчит чөтгөр Асмодеус домогт ариун эмэгтэй тамгалуулахдаа түүнд сэтгэл алдарчээ. Одоо бол домогт эмэгтэйн сүнсний араас ирж байгаа. Харин тэр ариун эмэгтэйн сүнс нь манай Филиагийн дотор байгаа юм байна. Тэгэл Филиагаараа суугаад байгаа юм биш. Нөгөө талд ч ханхуу зарайд найрмаар хийгээд чах шиг. Аханч биеийн дээрсэн харагданаа. Тэгсэн ахта эдгэрцэм чин ганц хондог уун нэстэй гэж шахаад уулгатал хортой эдий. Мияч уурлаж эний чи хаа мэдвэл өршөөхгүй дээ гэсэн. Тэр хаан чи амьд байгаа мó. Гэт хааныг алуулахаар хүмүүс явуулсан. За яг ингээд болорч итэл ах нь босоод ирлээ. Үгүй тэгсэн манай эд айл гэдийн төлөвлөгөөг нь мэдчилгүй л яах вэ? Хааныг ч хамгаалаад хуурамч цусаар ханиалгасан болж таарлаа. Ханхууч бөөн уур. Чи надад сурвалаа. Энэ муу өхөн 20 моргээд нэг үйлчлэгч рүү их л зандраад ээжэтэл тэр нь хаан байжээ. За дуус. Ингээд бүх муу үйл хийсэн хүмүүс шорон зүгэллээ гэж. Манай эд тойргийг тэлэх яслаа үлдтэл Жиртониад хит их мангас бөөгнөрснөөс болоод амжилтгүй боллоо. Филиач зүудээ санаа зовоод явах гэтэл хунтайж болохгүй гэсэн. Ханхууч чи өөрийн хүслээ сонго. Би чамайг аваад явъя гэж зөрөөд явлаа шүү. Мияч хэтэрхий олон мангасын дунд өгөхөө шахаад хэвтэж явах энэ л үед эгч нь гарч ирж түүнийг аварлаа. Удаан уулзаагүй эгч дүүсч бөөн баяр. За тэгээ ордон руу буцсан нөгөө анхууч нь нөхөө бөгжнөөс хүч авах гэж яагаад Асмодеуст эзэмдүүлчихжээ.
Шууд манай эдийг Филагаас бусд нь бүгд зээл би харигаа аваад явлаа гэж юм. Манай эд ч юу гэж өгөхөв тэмцэж байтал Филагийн ээжийг барьцаалчдیں۔ Чөтгөрч тэр чамд ямар хатуу андаа вэ? Өө бүр чамаас юм нууж гин. Филя чи ээжигээ авармаар байгаа бол хүрээд иргэчтیں۔ Филя бүр шок. Цаа чи мэдээгүй штэ. Чөтгөр Филяд бүх үндийг дэлгэлээ. Гэсэн ч Филя ээжигээ аврахаар яваад чөтгөрийн гарт орчлоо. Чөтгөрч жинхэнэ төрхөндөө оржээ. Царайлаг би. Уулын жинтэйгээ хамтдаа үлдэж болдгоо бах та. Ямар муу юм хүссэн биш. Хайртайгаа л хамт эгээ таа штэ. Энэ тийм буруу юм уу те? Манай чөтгөр бүр 200 жил хүүхэлдээ урлаачаар төгс бие бүтээгээд уул нэхэл сэтгэл гаргаж те. За тэгээд энэ бие рүү чиний сүнсийг оруулаад урт удаан жаргалтай амьдрийгээ дээжсэн манай ханхуу гараад ирлээ. Би бараг дургүй байгаа юм шүү. Манай эд ч бүгд нөгөө чөтгөрөөр дамжиж ийшээ орж ирээд үзэж өгч ийна. Гэвч нэмэр байсангүй. Бүгд хүчин мөхөсдөж балархын даваан дээр Филя домог тэмэгтэй сүнстэй уулзлаа. Домог тэмэгтэй ч хүчээ зээлэн манай ертөнцийг зүгээр айлга гээд ахад яах гээд байгаа юм бэ? Ингэж гарч ирээд чөтгөрийг чинь хэмэх нүдж ийна. Уул нь хөөх юм хайрлаад амьдрал гээд байгаа болохоос өөр яасан те. Чөтгөрч чи левел бусд нь хамаагүй. Чамайг л авчээл би өөр юу ч авахгүй гээд ахад олон жилийн өмнө тамгалсан сэлмээ гаргаж ирээд бүр мөсөн дуусгалаа. Түүний сүүлчийн үг нь Фиана би чамд хайртай байсан юм. Ямар ч муу санаагүй байхад ч хөөрхөн амтан яаж байгаа юм. За ингээд амар тайван болж Филя чэжтэйгээ ярилцаж уулзраа оллоо. Олон өдөр ч өнгөрч дүүн чигчигээ нөгөө охиноос харамлаа. Эцэст нь Филя ханхууд энэ улсад үлдэхээр шийдснээ хэлж ханхууч баярлаад сэтгэлээ илчиллээ. Үгүй тэгсэн манай Филя бүр уйлаад хүнд хайртай болох ийм гоё юм уу гэд тэр сэтгэлээ илчлээд амар сайхандаа жаргаваа гэж. За тэгээд үргэлжлэл байхгүй ч угаасаа ойлгомжтой. Одоо гэрлээд хүүхдтэй болоод хүүхд нь хүнтэй суугаад хүүхдтэй болоод цаашаага өрчнөөл юм болох байлгүй. За тэгээд энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Удаан завгүй байсан болохоор бичлэгээ маш их удаачлаа. Уучлаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.